эдийн хугацаанд нөгөж төлж одоо өргөө болох гэсэн үг тийм ээ. Энэ хугацаагаар бас тавчхан гэж энэ үг хамаахан бас ингээд өргөөртэй хэмжээ олох зардыг одоо өргөөрт нийт хэмжээ тэгээд өөрийнхөө үйлдвэрлэлийн орлого зардыг үнийн үнцээр тооцоод тэгээд хэрэгцээ хугацаа үнийн үнцээр тооцож байгаа. Энэ хамгийн хялбараа шүү. Тэрээс одоо нэг санхүүгийн шинжилгээ маш олон том юм байна. Танах энэ практиклаас ингээд яг өөрсдийн хэмжээ бизнес проектын дадлага олон аягаар ингээд гол нэгж учраас тэр олон тэр шинжилгээ энэ зарим тохиолдолд бүх боломж бас байдаг байхгүй. Тийм учраас үнийн үнцээр тооцож байгаа. За бас нэг хоёр дахь арга болохоор эргэлтийн хугацаа тооцохдоо орлого зардал ашигын ирээдүйн үнцнийг үнийн үнцээр шийдвэрлэх. Ирээдүйд мөнгөний үнцийг